нийгмийн асуудал чинь маш хүнд байгаа шүү дээ. Монгол улсын нийгмийн асуудал энэ авилгад албан тушаалын хэрэг чинь ерөөсөө замаа алдчихээд байна шүү дээ. Одоо энэ улс орны чинь газар нутаг чинь байхгүй болж байна. Уран ингээд одоо 8 аймагт уран олборлоод 8 аймагт 100 гаруй ураны цооног ухах гээд байж шүү дээ. Эний чинь төлөө дуурмаар байна. Өөрсдөө ахмадууд тэтгэврийн талаар ярьж шүү дээ. Одоо тэтгэврээ нэмүүлээр үнэхээр одоо ахмадуудын нийгмийн асуудал маш хүнд байгаа шүү дээ. Тэгээ маш их холбоодууд байдаг. Ерөөсөө энэ нийгмийн талаар одоо үйл ажиллагаа явуулахгүй байна. Одоо эмэгтэйчүүдийн холбоо байна. Янз бүрийн холбоодууд байна шүү дээ. Энэ ерөөсөө нийгэмдээ үйл ажиллагаа явуулж харагдахгүй байна. Тэгээ энэ талаар би энд ингээд зогсож шүү дээ. Тий. Арай хичээл амьдарч байна. Би өөрөө зээл мэйл авах одоо зээл авч иж яан манд нүүн зээлвэ. Би зээлнээс гармаар байна шүү дээ. Улс орноор зээлнээр гармаар байна. Бүтээн байгуулалт хийхин тулд одоо зээл авдаг юм байгаа. Тэгтээ жирийн иргэд зээл аваад амьдрах гэдэг чинь маш. Тэгээ одоо энэ улс орны чинь энэ газар нутаг чинь байхгүй болж байна. Ерөөсөө тэр хойч үедээ үлдээх юм одоо алга одоо бүр одоо нэг 5-10 жил бараг л одоо ухаад уусгах гэдэг байна шүү дээ энэ чинь. Хойч үедээ үлдээх юм байхгүй одоо газар нутаг чинь ерөөсөө бохор ураны хаягдал одоо болчихно гэдэг чинь юу гэсэн үг вэ? Газар нутаг чинь ураны хаягдлаар л одоо яах гэдэг шүү дээ.